Жижиг байгууллагыг захирал нь удирддаг. Том байгууллагыг тогтолцоо нь удирддаг. Харин агуу байгууллагыг соёл нь удирддаг гэж. За тэгэхээр хэдүүлээ бодоод үзье. Ер нь тэрийг ингэж хийгээрээ яг энийг ингэж хийн шүү гэж баа бэгүү бүх юмд нь хошуу хуруу оролцож байж ажил нь явдаг орчинд. Тэгэл хүний потенциал бол угаасаа хязгаарлагдмал учраас олон хүнтэйч хамтарч бас ажиллахад төвөгтэй байгууллага томордгүй жижигээрээ байдаг шалтгаан нь. За тэгэхээр мэдээж хэрэг альва үйл явцыг менежментийн дараалалтай хин нь юугаа хариуцахын хиний ажил хинээс уяатай уялдаатай байхын гүйцэтгэлийг нь юугаар хэмжих үү гэх мэтлэн бид нар менежментийн тогтолцоог маш сайн зохион байгуулж чадсан тохиолдолд ажил бас сайн явж болдог. Харин байгууллагын соёлын хувьд хийж байгаа ажлынхаа утга учирыг мэдэрч байгууллагынхаа эрхэм зорилго юу хийхийн юу хийхгүй юм бэ? Тэр нь ямар үнэт зүйлсийг бид эрхэмлэж ажиллаж байгаа юм. За эдгээрийг ухамсарлаж ажиллаж чадж байгаа газар мэдээч хэрэг хүн болгон өөрийн гэсэн ухамсартай бас хичээл зүтгэл урам зориг гэдэг зүйл хэрхэн бадарч ажиллаж болох вэ гэдэг талаар Dale Carnegie тренингийн удирдлагуудад зориулсан манлайллын курс сургалт та бүхэнд санал болгож байна. За энэхүү сургалтад ирж та суралцсанаар илүү хүн төвтэй удирдах арга барилууд ялангуяа одоо сүүлийн үед Z generation гэж бидний тодорхойлоод байгаа. Залуу үеийнхэнтэй хэрхэн яаж бүр анханаас нь хүний мөн чанарыг нь онцлогийг нь таньж ажлын харилцаагаар үнэхээр одоо байгууллагын үнэт зүйл үйл ажиллагаанд хамгийн их одоо тохирох ууз хайж байгаа хүнээ хэрхэн таньж олж авах уу? За тодорхой сэтгэл зүйн ярилцлагын аргад суралцахаас гадна цаашдаа үргэлжлүүлээд ажлын гүйцэтгэлийн талаар хэрхэн ярилцахын, яаж тэр гүйцэтгэлийн үр дүнг илүү сайжруулж болохын. За гол нь байгууллага дээр олон асуудал дандаа гарна. Асуудлыг баг хамт олноороо хэрхэн задлан шинжилээд нэгтгэн дүгнэж шийдвэр гаргах уу? Тэгээ хүний хувьд ер нь зөв шийдвэр гэдэг энэхүү хүлээн зөвшөөрөгдөхөөс шийдвэрийг хамтдаа яаж гаргах уу? За тэгээд ярилцаад байвал инновац, шинэлэг санаачлаг, бүтээл санаа, ажлыг хэрхэн даалгах уу гэх мэтлэн маш олон үр дүнтэй арга барилуудыг хамтдаа ярилцаа тодорхой жишээ кейс бие биенийхээ туршлага дээр дүрд тоглоод суралцаад явдаг үр дүнтэй сургалтад таныг хүргье.